Өв соёлын голомт төслийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэ Мандас сумын Хангай нурууны ар Хануу голын сав нутагт орших Хар хул хааны балгас хэмээх нэр нь үлмэдэгдэх Эрдэнэ хотын төөрт 2024 оноос хойш малтлах судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Ингэхдээ төөрийн урд хэсэгт байрлах гадуура Шорон хэрэм бүхий 2 байгууламжинд археологийн судалгаа хийж 13 дугаар зуунд харьяалагдах томоохон сүм хийдийн төөрийг нээн илрүүллээ. Хар хул хааны балгасын малтлагаас бурхан багш болон аюуш бурхны дүр хийцтэй барилгын чимэглэл, гоёл чимэглэлийн зориулттай үнэт чулуу зэрэг олон гайхалтай олдвор илэрснээс хамгийн онцгой нь мөн хааны үед харьяалагдах алтан зоос юм. 25 оны болт судалгаагаар 1-р сүмийн нурангнаас дэлдсэн сүмийн суур одоо Шорон суурийн дээд хэсэг шалганы төвчнөөс бол анх удаа алтан зоос илрүүлж олдсон. Энэхүү зоос нь Монгол улсын нутаг дэвсгэрт явуулсан археологийн малтлах судалгаа илэрч байгаа 2 дахь зоос гэдэг нь маш чухал ажиллагдaltaй. Зоосны ерөнхий бүтцийг бол бид нар тодорхойлсон байгаа. Энд бол 65% алт мөн зис мөнгөний орцтой болохыг тогтоосон. Зоос нь 2 талдаа 2 өөр арга бичгтэй. Хойтлын хэсэгт бол үндсэндээ бүтэн унсан байгаа. Энд бол шинжлэх ухааны академийн Төв Угсаат зүгээрэлэнгийн доктор Ганбат анхны уншилтыг хийсэн. Энэхүү уншилтаар бол Аллахаа зөвөр бурхан үгүй. Мухаммед бол Аллах илч гэсэн ийм залбирлын бичгтэй. Нэгдлийн нүүрэн талын хэсэг бол нэлээд илэгдсэн учраас одоогор уншилт явагдаж байгаа. Харах эцсийн байдал бол уншаагүй. Энэхүү зоосын холбогдох цаг хугацааг археологч Эрдэнэ Учир анх Их Монгол улсын үе хэмээн баталгаажуулсан байдаг. Улмаар зоос судлаач инх төр 200 гаруй зоостой харьцуулан хэд хэдэн ижил хэвийн зоос илрүүлж тэдгээрийн бичээс хээ загварт үндэслэн уг зоосыг мөн хааны хаанчлалын сүүлийн жилүүд буюу 1250-ад оны үед Бухар хотод дэлдсэн Их Монгол улсын алтан зоос хэмээн үзжээ. Ер нь 13 дугаар зууны үеийн алт, мөнгө, хүрэл гэх мэт олон төрлийн металлаар дэлдэж хийсэн зооснууд бол дэлхийгээр тархсан байдаг. Хувь цуглуурчдын цуглуулганд ихээхэн тарж олон орны музейд бол тавигдсан байдаг. Тэгээд энэ их хаадын зоосон дээр ихэнх нь бол араб хэлээр бичигдсэн байдаг. Энэ нь бол үндсэндээ тухайн үед бол эзлэгдсэн улс орнууд их хаад зориулж зоос бэлддэг байсан байна. Энэ зоосон дээр тухайн хааны нэр усыг мөн гадны хүрээний хэсэгт бол хаан бэлдсэн зарим тохиолдолд оныг бичсэн байдаг. Хар хул хааны балгас нь 13 дугаар зууны Монголын эзэнт гүрний нийслэл Хар хором хотын цогт их сүмтэй хамгийн ойр. Түүнтэй нэг цаг үед холбогдох уран тансаг хийцтэй сүм хийд барилга байгууламж бүхий худалдаа эдийн засаг шашин соёлын томоохон төв байсныг олон арга зүйн хүрээнд нотолсон нь дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татсан шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой судалгаа болоод байна. Үүнээс гадна энэхүү байгууламжаас илэрч олдсон араб бичгтэй алтан зоос нь Монголын түүхийн хувьд онцгой ач холбогдол бүхий ховор олдворт тооцогдсон. Цаашид энэхүү олдворыг тодруулж судлах, түүний ач холбогдол, үн цэнийг баталгаажуулан хамгаалах нь өв соёлын голомт төслийн бас нэгэн зорилго болоод байна.